За сайн байцгаана уу та бүхэндээ энэ орой минь хүргэе. За. Нэм гарагийн амралтын өдрөө сайхан өнгөрүүлж байгаа гэж найдаж байна. За тэгээ энэ амралтын өдөр бас үр дүнтэй сайхан амарсан баха. Өнөөдөр бидний амралтанд зориулж та бүхэндээ зориулж хийдэг онлайн зөвлөмж шууд ярилцлага зөвлөмж нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн маань дугаарт маш онцгой бас хүн оролцож байгаа. За дугаар болгоно мэдээж онцгой хүмүүс дандаа оролцдог. Энэ удаагийн дугаарт маань Швед улсад ажиллаж Швед улсад сурч амьдарч байгаа Монгол залуу өргөдөн оролцож байна. За та бүхэн сая танилцуулгаас нь харсан байх. За тэгээд танилцуулгыг бол би биш хүн маань өөрөө та бүхэнд сайхан танилцуулах болно. За тэгээд Тэлмэнгээ өгтөн авъя. За сайн уу? За сайн байцгаана уу. За энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүн болгонд энэ өдрийн мэндийг хүргье. За Тэлмэн маань яг одоо нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүст өөрийгөө сайхан танилцуулах уу? За намайг Тамирын Тэлмэн гэдэг. Би одоо 23 настай. Стокгольм их сургуульд багшийн мэргэжлэр эхний жилдээ суралцж байна. Багшийн мэргэжил маань олон хүмүүс асуудаг яг ямар чиглэлээр гэхээр энтхийн ахлах сургууль буюу гимназийн чиглэл. Тэгээ одоо монголоор ярил одоо 9, 10, 11 дугаар ангийн англи хэл математикийн багш гэсэн чиглэлээр суралцж байна. Тийм. Шведэд ирээд одоо 6 дахь жилдээ орж байна. 6 жил амьдарч байна. Одоо болохоор энэ багшийн мэргэжлэр хэдэн жил сурсан? Энэ багшийн мэргэжлэр сая 1 сард эхэлсэн. Тэгэхээр эхний жилдээ л явж ирэх гэсэн үг. Эхний жил явж байгаа. За. Тий. Энэ програм маань өөрөө 5 жилийн програм. Тий. Шведэд ирээд шууд хэддүгээр ангид орсон бэ? Монголоор гэвэл дүүчтэй. Монголоор гэвэл за би танаас бүгд баг эхнээс нь яриад уу. Швед Монголоос би Шведэд ирэхдээ 17 настай байсан. Тэгээ 18 хүрдэг жилдээ ирсэн гэсэн. Тэгэхээр 2012 он. Тэгээд Монголд 11-р ангиа төгсөөд ирсэн. Тий. Тэгэхээр энд ирээд шууд бол их сургуульд орж чадаагүй. Энтхийн гимназид суралцаагүй. Тий, энтхийн гимназид суралцаагүй. Тэгээ миний их сургуульд орсон арга зам арай өөр замаар явсан гэхүү дээ. Энтхийн шууд гимназиас яваагүй гэсэн үг. Тэгэхээр шууд эхлээд бол анхлан ирсэн хүмүүст Монголоос ч юм уу гадаадаас ирсэн хүмүүст зориулж нөгөө ямар нэгэн байдлаар хэлний Sprog Introduction гэдэг байдгийн тэр нь болохоор хэлний бэлтгэл гэсэн утгатай. Тэгээ нэг ямар нэгэн гимназид хариалагдаад тэнд суралцдаг. Тэгээ тэрэнд нь явсан. Тэгээ би ингээд үргэлжлүүлээд ер нь цаашаа бүх юм ярьчих уу. Тэг. За. Тэгэхээр тэр хэлний бэлтгэлд яваад тэгээ хэлний бэлтгэлд нэг 5-аас 6 сарын хугацаатай явсан. Тэгээд тэр үед явж явах хугацаанд нөгөө нэг Монголд гимназаа төгссөн болохоор би тэрийг энд нөгөө гимназаа төгссөн хүмүүс заавал дахиж гимназид суралцахгүйгээр их сургууль руу орж болох зам байдгийг мэдсэн байхгүй юу. Тийм тэр нь болохоор юу байсан бэ гэхээр өөрийнхөө одоо Монголоос ирсэн аттестат буюу тий 10 жилийнхэн одоо монголоор аттестат гэдэг хүмүүс хэлээд сурцсан баг. Тэрийг энд үнэлгээнд өгдөг юм бэлээ. Үнэлгээнд өгдөг тийм одоо байгууллага байгаа. Тэрэнд үнэлүүлээд тэгээ тэр үнэлгээ нь ерөнхийдөө нэг 3-аас 6 сарын хугацаатай байдаг байх. Намайг байх үед л 3-аас 6 сарын хугацаанд үнэлж өгнө гэж хэлжээсээ одоо ямар болсныг би сайн мэдэхгүй байна л да. Тэгэхээр тэрэнд үнэлүүлээд тэгсэн чинь тэр үнэлгээ маань та их дунд сургуульд дахин суралцах шаардлагагүй гэсэн үнэлгээ гарч ирсэн байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээр ганцхан тэгж шаардлагагүй гэж бичих бус зөндөө бас одоо жишээ нь монгол хэлний ийм мэдлэг түүх буюу нийгэм те за эсвэл математикийн ийм чиглэл одоо математикийн 4-р левел ч гэдэг юм уу тийм дүнгийн энтхийн дүнгийн системтэй тэнцвүүлээд гараад ирт юм байл л дээ нэг өсөн доо. Тэгэхээр тэр хүүхэд маань юу байдаг вэ гэхээр ийм сургууль ийм хичээлүүдийг би мэдсэн байгаа юм байна. Харин дараагийн сургуульд ороход би ийм хичээлийг суралцах ёстой байна гэдгийг тэндээс нь ба хэлээд өгчдөг байхгүй юу. Тийм. Тэгэхээр би тэр үнэлгээгээ хүлээж аваад тэгээд миний англи хэл ерөнхийдөө тэр үнэлгээ маань дээр айгүй гарч ирсэн байхгүй юу. Тэгэхээр би тэр үед бодоод за тэгвэл 2-3 жил дахиж гимназид суралцаж цагаа өрөөд явах уу гэж бодоод шууд их сургуулийн энтхийн их сургуулийн одоо 2-3 нэг сайт байдаг юм л да Antonin гэдэг. Тэгээд англиар бол University Admissions гэдэг байж байгаа. Тэр нь болохоор их сургуулийн нөгөө хүсэлт одоо орё гэсэн сурагчдын оюутнуудын бүх хүсэлтийг хүлээж авдаг манай том сайт нэг хөтэй.
тэрэнд нь их сургуулаа хайгаад өөрийнхөө суралцсан гэсэн мэргэжлээ хайгаад тэгэнгүүт тэндээс за жишээ нь ойлоо одоо ярил да. Миний одоо яг надад дээр ярил би чи одоо яг энэ багшаа сурж байгаа мэргэжлээсээ өмнө нь би Майлмаг их сургуульд 2 жилийн хугацаатай олон улсын харилцаагаар сурч ирсэн байхгүй бас. Тэгээд тэр мэргэжлээ орхицсан. Тэгээ одоо энэ багш руу орсон байхгүй. Тэгэхээр яг тэр олон улсын харилцаанд ороход бол яг энэ процесс явагдсан. Одоо энэ ярих чаа процесс маань. Тэгээд тэр олон улсын харилцааг хайгаад сайтаас нь хайгаад тэгсэн чинь тэр ямар ч програм юу руу яваад оронгод их сургуулийнхаа ямар ч их сургуулийн тэр өөрийнх нь вебсайт руу яваад оронгод бүх мэдээлэл нь тов тодорхой. Нөгөөд надад юу тэр олон улсын харилцаанд суралцахад юу хэрэгтэй байсан бэ гэсэн англи хэлний одоо би тэр үед English 5-ыг авсан байсан байхгүй юу? Надад үнэлгээ мань дээр тэгээ гадарчсан. Тэгсэн чинь нөгөө нэг их сургуульд орох гэсэн чинь English 6 гэсэн level байсан байхгүй юу? Тэгэхээр би дараагийн level-ийг авах хэрэгтэй болж байгааз тэр их сургуульд ороход тэгсэн тэгээд дахиад бас математикийн бас нэг дараагийн level байсан. Win sharpness. Тэгээд тэр хоёрыг авах хэрэгтэй болсон. Тэгэхээр тэрэнд би юунд суралцсан бэхээр Convox суралцсан шивэдэд. Тэгээд тэр Convox-д очиж сураад за би энэ хоёрыг сурмаар байна гэсэн. Тэгээд тэнд ч юм Convox бол маш хурдтай нэгсэн айгүй интенсив чимжүүлсэн сургалт шүү дээ. Тэгээд тэнд нэг үсрээд 3 сар л явсан баг. Тэгээд дүнгээ аваад магадгүй хүнээсээ шалтгаалж хэр хурдан авах нь шийдэгдэх байх л та. Хэрвээ авч чадахгүй дахиад өгүүлүүлээ сурах те. Тэгээд тэндээсээ аваад тэр бүх бичиграмтай бүрдүүлээд их сургууль руугаа явуулсан байхгүй, apply хийсэн байхгүй. Тэгсэн төд удалгүй тэр чинь их сургуулийн эндхийн их сургууль чинь 2 жилдээ 2 удаа эхлэлт авдаг. Би тэр үед эхлэлт өгөхдөө 4 сард буюу хаврын эхлэлтэнд нөхсөн. Тэгээд нэг 6 сар 7 сарын сүүлээр нэг хариу нэрд эхний хариу. Тэгээд тэрэн дээр бол ер нь хэрвээ эхний хариундаа тэнцчихвэл ер нь бол их сургуульд орчлаа гэсэн үг. Хоёр дахь хариу нь болохоор нөөцний хүмүүн гээд энээсээ шалтгаалаад бас хоёр дахь шанс гэсэн утгатай. Тэгээд эхний хариун дээр намайг тэнцсэн гэсэн хариу ирсэн. Тэнгүүт нь би тэр үед шивэд одоо яг 2013 он байх гэж би бодож байна. Яг тэр жил маань. Тэр үед бид нар энд бүх хүн болгонд бичиг баримтын асуудалтай байдаг 2-3 жилээр сунгагдаж явдаг болохоор тэр үед бас цаашдаа удаан амьдрах үг нь бас тодорхой бус байсан болохоор цагаа алдахыг бодоагүй. Одоо цаг маа алдъя гэж ерөөсөө өсөөгөө тэгээ шууд нэгэнд тэнцсэн болохоор их сургуульд орё гэж зүтгэцсэн. Тэгээд яагаад шууд их сургуульд суралцъя? Заавал шууд их сургууль руу орё гэж бодсон бэ гэхээр би өөрөө дархны одоо энэ их сургуулиас Монголд байсан амьдралаа ярих гэвэл би ингээд үргэлжлүүлээд яриад байгаа зүгээр үү? Монголд байсан амьдрал маань гэвэл би дархны Монгол Турк хамтарсан сургуульд төгссөн. Тий, яг зөв. Тий, одоо хэрвээ хүмүүс мэдээд нэр нь өөрчлөгдөд дархны эмпати болцсон байлээ. Эсвэл бидсэн. Тэгээд тэнд 3 жил сурсан. Манай дунд сургуульч маань өөрөө сүүлийн 2 жилдээ ерөнхийдөө бол нэг нийгмийн байгалийн шинжилгээ ухааны хичээлүүд маань англи хэл дээр орчдөг. Одоо арай илүү өөрчлөгдөд бүр илүү гүнзгийрүүлсэн баг. Би тэгж бодож байгаа. Намайг байх үед бол математик, алгебра, тэгээд хим, физик, англи хэл энэ дөрв бол ерөөс англи хэл дээр ордог байсан. Тэгээд дандаа монгол хүүхдүүд суралцдаг байсан болохоор бид нар хоорондоо нэг англиар ярихгүй л дээ. Тэр хугацаанд чинь. Гэхдээ нөгөө багш хичээл орж явах үед бол байнгын сонсдог. Англи хэлийг байнгын нөгөө сонссон. Тэгэхээр тэр үед би одоо яагаад миний англи хэл ерөөдөө гайгүй сайжирсан болоо гэд эргүүлээд ингээд харахад айгүй их англи хэл сонссоор хагаад чихний бүглөөс гарна гэдэг шиг тэгсэн юм шиг байгаа гэж би өөрийгөө боддtiin. Тэгээд шивэдэд хүрээд ирсэн мэдээ шивэд хэл мэдэхгүй. Маш сонин содоо хэл байсан. Тэгээд яалчгүй нөгөө англи хэл 2-3 жил сонсцсон байсан. Мэдээж хүн яг ярий гэж төсвөл яг ярьдгийн билээ л дээ. Тэгэл яг энд чинь нөгөө айгүй олон хүүхдүүдтэй маш олон улсаас ирсэн хүүхдүүдтэй ойлголцсон тий ярин багштайгаа ойлголцохын тулд тодорхой хэмжээний хэл ашиглана. Тэгэхэд яг англи хэл хэрэгтэй болж ирсэн байхгүй. Тэгээд би англиар ярьсан. Тэр өөрөө яг яриад ирэх процессд би өөрийгөө гайхсан байхгүй. Нэрээ чи ингэж англи хэлээр ярьж чаддсан юм уу гэсэн баястай. Тэгээд англи хэл арай илүү гүнзгийрээ судлаад арай дээшлүүлсэн гэхүүд. Тэгэхээр дахны дахин дахь турк сургуулийг төгсөн. Тэр сургууль бол англи хэлний тал дээр бол
одоо үнэхээр recommendation л гэж хэлмээр байна да. Одоо үнэхээр хүн болгонд л зөвлөмөр. Монголд байгаа хүмүүс үзэж байгаа бол одоо хүүхдээ гадаад руу хэрвээ явуулъя гэж бодож байгаа тийм. Гадаад сургуулийн англи хэлийг яаж дэвшлүүлэх вэ? Яах вэ гэвэл тэр сургуультай хамтраад тэр сургуульд элэлтний шалгалтын нөгөөд оруулал маш хэрэгтэй. Бас нэг давуу тал нь гэвэл одоо бид нэр 3 жил тийм сургууль байх хугацаанд 3 жил бидний байхад 3 жилээс одоо баг арай ихссэн юм шиг байлээ. Дотор байна байлгадаг. Яг эхний жилдээ бол бүр заавал байх ёстой гэж үздэг. Дараагийн 2 жилдээ хүүхд гэрээсээ эсвэл дотор байнаас явах боломжтой. Тэгэхээр яг тэр дотор байранд байх хугацаанд сурагч оюутнууд маань юу сурч чаддаг вэ гэхээр бүр номер 1 асуудал юу бол ерөөсөө биеэд байх байдал бол номер 1-т явдаг. Тэнд өөрийг нь хинч гих ээж аваа байхгүй, хинч гих багш гэдэг байгаа байхгүй. Ерөөсөө зөвхөн өөрөө л бүх юм хийдэг тийм. Тэгэхээр тэнд бол хүн олон хүүхдүүдийн дунд ороод ирэхээр би яаж бие авч явах ёстой вэ? Тэ би юу хийвэл одоо арай илүү сургуульд одоо илүү сурлагаа дэвшлүүлэх вэ гэдэг ч юм уу тэ тиймэрхүү зүйлсүүдийг бол маш их сайн сурдаг. Тэгээд тэр чинь нэг талаасаа сургууль сураад байгаа боловч бас амьдралын ухаанд сургаад байгаа зүйл тийм давхар сургаад байгаа байхгүй юу. Тэгээд бид нар нэг өрөөндөө зургуулаа яадаг. Тэгээд нэг өрөөнд өдөржинд нэг 5-6 хүүхэдтэй 7 хүүхэдтэй тий. За тэгээд нэг давхартаа маш олоолаа 30-40 амьдэрдэг. Тэгэхээр чин тэнд чинь ганцхан өөрийнхөө ашиглаж болохгүй. Мэдээж бусдыг бас хүндэтгэх хэрэгтэй тий. Өөрийнхөө эрх ашгийг нэгтэй удаж болохгүй. Тэгэхээр тийм зүйлсүүдийг маш сайн сурдаг гэж би бол боддог. Хоёрдугаар тэгвэл яаж бас хүүхдийг одоо хичээл ном хийх хүсэл эрмэлзэлтэй болгодгийн болоо гэд би эргүүлээд харлаа л да тэр сургууль сурж исэн үеэ бодоход бидрийг ингээд 14 хоног болгон шалгалт авчдаг байсан. Одоо л тэр шалгалтын систем бол байгаа юм шиг үлээ. Тэгээд тэр маань юу вэ гэхээр ингээд бүх хичээл төр одоо нэг 14 хоног ингээд хичээл маань явагдана үзэн те бүх юмудаа. Тэгээд яг тэр 14 хоног нь орой тэр 5 дахь өдөр нь 7 хоногийн 5 дахь өдөр нь шалгалтыг авдаг. Тэр бүх хичээл дээрх нэг тодорхой хэмжээний англи хэл дээр нэг 20 асуулт ч юм уу те нэг 5 асуулт ч юм уу нэг ингээд хичээл болгоноос шалтгаалж асуултынхаа хөлбөрүүд нь өөрчлөгддөг. Тэгээд тэр шалгалтаа аваад нэгтгэгтний эрэхтэн дүнгийн ингээ гаргацдаг. Тэгээд сургууль дээр ингээд хамгийн ихний давхарт одоо зарлалтын самбар дээр ингээд нэг одоо 9 дугаар анги 10 дугаар анги 11 дугаар анги гэдэг ингээд чагсаачдаг байхгүй. Нэгээс одоо тий бүх хүмүүсийн хэдэн оноо авсан хин нэг хамгийн ил бүх хүмүүс таагддаг. Тэнгүүт тэндээс ч нөгөө хүүхэд ч өөрөө харж байгаа байхгүй тий. За би 1-т орч, за би 10-т орч, за би 20-т орч гэдэг. Тэнгүүт тэндээс хүүхэд л осоо шартай байж таарна тий. Хүүхэд л осоо хин нэгний дээр гарахыг үүснэ. Тэнгүүт яг тэр процесс бол ерөөсөө магадгүй хүмүүсийг зүгээр нэг шалгалт аваад байгаа юм шиг боловч цаана зүгээр ингээд маш том өрсөлдөөнийг бий болгочтой. Тэгээд тэр өрсөлдөөнөөс хүүхдүүд амар ингээд дээшлтгийг би болоо харсан л да. 9 дугаар ангидаа ингээд сурлага доогоор байсан хүүхдүүд 11 дугаар ангидаа ингээд шууд дэш хагаад ирдэг. Эсвэл 10 дугаар ангидаа ч юм уу. Ерөөсөө тэр шалгалтаас болоод тэгээд бид нар орой болгон нэг 1-5 дахь оронтой нэг дотор байранд байж байгаа шүү дээ. Орой болгон тэр юунда нөгөө 3 цаг 2 цаг нэг хичээл хийдэг. Одоо этүт гэж нэрлэдэг юм л та тэр үед. Тэгээд нэг хичээл хийдэг давтлагын цагтаа. Тэгээд тэндээ бол хүүхд бол заавал хийх ёстой биш л дээ. Бүр заа гэд хийгээд ингээд шаардаад байдгүй. Зүгээр л ямар ч тач тэндээ сууж явах ёстой. Тэгээд хийх нь тэр хүүхдийн л дор. Гэтэл анх хийдэггүй байсан нөгөө ингээд сэлгүүцэл ингээд сахилгуудад байсан хүүхдүүд төд бодлого нөгөө дүнгээ хараад ирэх цагт хийдэг болчдөг байхгүй. Нөгөө муу сурдаг байсан хүүхдүүд чинь сайн сурдаг дагаал хөө хинээ тэр юу юм бэ энэ юу юм бэ чи надад заагаад өгөөч гээл. Нэг өдөр надаас юм асууж ирсэн хүүхд надтай энэ тэнцэн төрсөлтөд явж явах үе надад хүртэл байж лсэн. Тэгэхээр тэр сургууль одоо тэр систем бол аимшигтай сайн систем байсан. Одоо л тэр нь байгаа гэдэгт би бол айгүй баяртай байгаас. Чи энэ системийг одоо энэ Монгол Төрк сургуулийнхаа энэ сургалтын системийг Швед дэх энэ гимназ одоо энэ сургуулиуд харьцуулбал одоо хүн амьтнаас сонснороо ч юм уу эсвэл өөрөө бас мэдэрснээр харьцуулах юм бол ер нь хэр байна? Би одоо энэхийн гимназыг суралцаж үзээгүй болохоор гимназийн систем бүр яг яаж аагаас явуулах яаж үргэлжлэхийг нь одоохондоо бүр амар сайн судалж амжааг байгаа. Одоо өөрөө яг багшийн мэргэжлээс сурж байгаа болохоор мэдээж нөгөө 2-3 жил энэ ч өөрөө 5 жилийн програм болохоор цаашлаад ингээ гүнзгийрэх тусам энэхийн боловсролын систем рүү ингээд явж орох болов гэж би найдаад байгаа юм. Тэгэхээр илүү гүнзгий судлаад ийм системээр яг сургалтын хөтөлбөр нь явагддаг юм байна тий. Тэгж мэддээл гэж бодож байгаа. Гэхдээ миний зүгээр энд байсан хугацаанаас ингээд харахад намайг бас
би тэр нөгөө хэлний бэлтгэл сурж байхад ч тэ тэгэхэд ямар нэгэн тийм шалгалт аваад харьцуулах инээдрээ тийм зүйл бол ер нь байдаггүй юм байлээ. Тэгээ би энийг зөвхөн миний өөрийн бодол гэхээр магадгүй хувь хүний эрхийг хүндэлдэг болоод тэр зүйлийг одоо хизээ шалгалт авсан ч хүмүүст ингэж харагдуулахыг хүсдэг байх гэж би нэгдүгээр боддог. Тийм байж бас болно тийм ээ. Хоёрдугаарт зүгээр тийм систем ерөөсөж байхгүй. Зүгээр л одоо энд чинь нэгсэндээ хүн заавал одоо чи суур гэдэг ингээд шаардаад байдаг бас газар биш шүү дээ нэг талаас тий. Энэ бол чиний бүр чи сурж иж л ерөөсөө амьдралаа бүтээн болгоно. Чи сурж иж л одоо чиний амьдрал сайхан болно гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Тэр хүн ерөөсөө юу хүссэн тэрийг л хийх тэр хүний бүрэн дагуу эрэхтэй. Заавал боловсролын талаар явах. Урлаг, соёл, те хөгжим, одоо юу гэдэг спорт гэх. Энэ олон чиглэлүүд нь байдаг болохоор тэр болгоныг хүндлээд ийм зүйлсүүдийг болоосыг гэж шаарддаг, түлхэх шаарддаг байх гэж би боддог. Нэг сонирм болгоод асуучаад яагаад энэ мэргэжлээ сонгосон бэ? Яг болоосын харилцаанаас тий? Зөв. За энд 2-3 нэг хүчин зүйлсүүд бий. Нэгдүгээрт олон улсын харилцааг сонгосон явдал маань бол манай ээж өөрөөс олон улсын харилцаа сурч исэн төгссөн тийм хүн байдаг байхгүй юу. Тэгээд би өөрөө нэг жоохон бахтай их нэг тийм гоё юм костюм бичээг өмсөөл те. Олон улсын харилцаагаар төгсч хүмүүс ерөнхийдөө дипломат болдог штэ. Нэг тийм гоё нэг тийм дипломат нэг тийм сайхан яг тийм л залуу болох юмсан гэж нэг тийм мөрөөдөлтэй байсан. Тэрийг ингээд бас биелүүлэх юмсан даа гэж бодоод тэгээд олон улсын харилцаа дипломат мэргэжил чи ерөнхийдөө айгүй тийм дээд төвшөнд ажилладаг хүмүүс байдаг штэ. Яг хөө тэрийн нэг талаасаа барьсан. За хоёрдугаар тэгвэл цаг алдахыг хүсээгүй. Бас миний бодож исэн мэргэжил англи хэл дээр тэр програм маань явагдсан байхгүй юу. Гол нь ерөөсөө тэр англи хэл дээрээсэн болохоор би нөгөө швед хэлийг сурах гэж 2-3 жил ерөөсөө энд алдахгүй байсан. Тэгээд би шууд цаг алдалгүй шууд англи хэлээр сураал явцсан байхгүй юу. Тэгээд тэр нь бол бас аюу том хүчин зүйл байсан. Тэгэхээр тэрийг 1-2 жил сурсан. За тэгээд их сургуульд Майлмач эндээс одоо Стокгольмоос нэг 600 км газар хол байдаг газар. Тэгээд гэр бүлээсээ хоол. Ерөөсөө тэр бол миний хамгийн анхны л амьдралдаа хийжсэн хамгийн том алхам гэх үү дээ. Одоо ганцаарчилсан. Тэгээд би их сургуульд орсон. За би ганцаараа сурах юм байна, ганцаараа амьдрах юм байна. Бүх юм маань надад шалтгааллах юм байна гэд би ганцаараа явсан. За их сургуульд орсон. Тэр бол ерөөсөө миний хувьд бол бүр бүх зүйл шив шинэ байсан. Тэр орчин, тэр хот. За тэгээд тэр айлын нэг өрөөнд би хөслөөд амьдсан тий оюутан. За тэгээд их сургуульд орсон. Тэгсэн чинь зүгээр ингээд дэлхийн өнцөг бол бүрээс тэр суулд одоо яг тэр мэргэжлээ сурах гээд хүмүүс ирсэн. Канада, Англи, Герман, Чех, одоо Финланд, Норвеги ингээл нэрлүүл 20-од орны хүмүүс байсан. Тэгээ тэр олон хүмүүсийн дунд анх удаа л орж байгаа байхгүй юу. За яг хөө тэр хэлний бэлтгэлд бол нэг тодорхой хэмжээний бас 16, 17 тий баг тийнейжерстэй бид нар суулж яг тэр үед би өөр тийм байсан. Гэтэл нөгөө их сургууль яваад очсон чинь 20-той 22, 23-тай за бүр зарим нь 50-тай ч хүн надтай сурч ирсэн. Тийм амар тийм одоо насны ангилалтай, насны тийм ялгаатай ангид яваад орцсон. Тэгээд тэгсэн чинь багш нөгөө надад ямар ч төсөөлөл байхгүй шүү дээ сургууль гэдэг одоо яг ямар процессор өрнөх гээд байгаа юм те. Нөгөө нэг л би анх яг сургуульд орохоос өмнө ээж их сургуульд ороход одоо математик биеийн тамир ордог уу гэж асууж ирсэн удаачлаад байдгийн чинь. Тэгээд яг тийм л төсөөлөлтэй яваад орчиж байгаа байхгүй. Тэгсэн чинь 60-70 хүүхдүүд нэг тийм том лекцийн том танхимд орсуудсан ганц багш орж ирэл юм ирчихэж байгаа юм. Тэгээд тэндээс тэр хүн юмаа өөрөө олж авна уу одоо сонсноо байна тэр хүний л дур. Тэгэл бүх юмд ингээл шин тэгээд би яг эхний жилдээ бол эхний 1-3 сартаа л надад маш хүндрэлтэй байсан. Англи хэл дээр хамгийн анх бүх юм англи хэл дээр тий харьцаж байгаа хүмүүс, ном дэвтэр тий уншиж байгаа зүйлс маань бүгд англи хэл дээр. Надад тийм зүйл байгаагүй өмнө. Тэгэл би дотроо бодсон. За ер нь хичээхгүй бол яг ингээл ард нь оцрол яг л чирэгдэл дуусах юм байна гэж бодсон. Чадхаар хичээсэн. Тэгээд бүх зүйл маань хэцүү байсан болохоор яаж хийж байгаа л нэг ямар тач ойлгоол. Гэхдээ би зүгээр яг энэ дээр тасрамд ингээд автаад хэлэхэд манай Монголын боловсролын систем нөгөө жоохон ингээд шахдаг гэдэг штэ тий. Хүмүүс тийж айгүй шахдаг. Нөгөө багш нь араас нь гүгэлдэг оюутан гараас тий. Чи сураач гэл тий. Энд бол тийм байдгүй штэ. Чи сурахгүй бол тий. Над хамаагүй багш. Тийм байдаг тэр одоо тэр багшийн хандлага тэр бидний нэг 10 жилд тэр байсан юу надад бол одоо ингээд эргүүлээд харахад маш хэрэгтэй байсан юм шиг санагддаг. Нэг талаасаа. Тий.
Яагаад гэвэл би юу ярих чад алдчихлаа. Тий. Араас нөгөө хөөжилтөөд ингээд сураад явж байгаа шүү дээ, тий. Энд болохоор ерөөсөө тийм байхгүй, яг тийм байхгүй тий. Өөртөө сурна гэсэн. 18-ээс хүртлээ араасаа шахуулсан хүн чинь гинэд өөрөө ингээд сул. Тэрнээс өөр одоо нэгд багш байгаа мэтэл би ботчихж байгаа байхгүй тий. Намайг ингэсэн бол би яах байсан бэ ч гэдэг юм уу тий. Тэгэл араас нь хөдөлсөн. За тэгэл нэг 2 жил өнгөрсөн л доо. Ерөнхийдөө бол тэгж амар ингээд хоцроогүй. Гайгүй байсан. Тий яг ярьчихсан одоо санацлаа. Нөгөө тэр маань нөгөө монгол хүний нөгөө логик ухааныг амар сайн болгож өгч чаддсан билээ л гэж би бодсон л да. Яг уу зарим энэ гадаадуудыг ингээд хараад байхдаа логик сэлгээ ухаан багтаач юм шиг надад санагддаг байдаг л да. Гэтэл бид нар бол за яж нэг ном уншаад хараад те. За энийг яг энэ зааварчилгааны дагуу хийхгүй л болохгүй юм байна гэд нэг ботцсон хүмүүс зөндөө байдаг энд бол. Гадаадууд яг тийм зааварчилгааны дагуу явдаг шүү дээ, instructionтай те. Гэтэл миний зүгээр тэнд яг тэр их сургууль, Малмö их сургууль байхад ямар тийм нэг арга ашигласан бэ гэхээр энийг заавал энэ зааварчилгааны аргаар биш нэг ингээд арай өөрөөр хийчихвэл яадаг юм гээ те. Нөгөө юмын чэйжилдэг ч юм уу те. Одоо хар ухаанаар шүү дээ. Зүгээр энэ бол муу л ухаан байгаа юм л да. Гэтэл яг энэ үгэн дээр энэ үгийг харахад энэ үгтэй одоо нэг 2 3 үг хамтдаа орд юм байна. Энийг чэйжилчихэл та. Тэ заавал энэ үгний бүр бүхэл бүтэн тэр теорем онлыг чэйжлэх ямар шаардлага байгаа юм ч гэдэг юм уу те. Яг тэр нэг тэр ч одоо нэг сэлгээ хар ухаан болчиход байгаа шүү дээ. Тэр нь айгүй хөгжсөн бид юм шиг байгаа. Би тэгж ойлгоод байна. Яг тэр бол надад айгүй их тусалсан гэхүү дээ. Тэгээ би ингээд шалгалт шүүлгэн дээр яваад чинь те. Дөнгөт нөгөө нэг л хар ухаанаар логикол ажиллуулна шүү дээ. За яг энэ үг ашиглавал энэ үг гарч ирнэ. Тэгвэл ингэчих зүг юм байна гээл. Яг тэгж айгүй их ашиглаж ирсэн. Тэгэхээр Монгол хүмүүст бол тийм ухаан бол байдаг. Тэрийг арай илүү хөгжүүлэл бас нэг талаасаа сайн гэж хэлсэн тийм. Яг хэлшгээ шууд 100% бүгдийг нь ойлгоол ойлгоно гэдэг бол бас ховор харин тийм. Тэр чин ямар бүр анханасаа хилд орохосоо сурцсан хэл биш те. Мэдээж хоёр. Тэгээд би чинь нэг 15 16-аас сурсан гэдэг бол хэл сурж байгаа хүмүүст бол тэр чин бол бас жоохон хожимдсан дуу талнаас штэ. Хэцүү. За тэгээд 2 жил тэнд сурсан. За тэгээд багшийн мэргэжлийг яагаад сонгох болсон бэ гэхээр цаашдаа энд амьдрах магадлал айгүй өгссөн. Шведэд амьдрах магадлал их өгссөн. Тэгээд би бодлоо л да олон улсын харилцаа гэдэг мэргэжил өөрөө дипломат болно. За нэг олон улсын компанид ажиллах боломжтой. Гэтэл би энэ Швед улсыг эргүүлээд харлаа л да. Гэтэл энэ бол Европын холбооны бас топ дээгүүр орох хөгжилтэй орн тий. Европын холбоонд ч гэлтгүй дэлхийд дээгүүр орох хөгжилтэй орн. Гэтэл энэ улс айл хэдийн олон улсын харилцаа гэдэг чиглэлээр хүмүүсээ бэлдээд гаргаад дэлхийн тавцанд өрсөлдөж байгаа орн. Гэтэл би яг тэр мэргэжлээ сураад өнөөдөр миний зүгээс энэ оронд ч юм уу хийх те миний зүгээс яг би энэ мэргэжлээ сураад юу хийх гээд гэсэн асуулт надад гарч ирлээ л дээ яг тэр хугацаанд хахад. Тэгсэн өөрөөсөө ховор байгаа байхгүй юу? Би олж чадахгүй байгаа байхгүй юу? Яагад гэвэл би энэ шивэдүүдтэй ч юм уу те эсвэл яг тэр англи хэлээр бүр perfect 100% ярьдаг те өөрийн хэл одоо яг анхдагч нэгдүгээр хэлээр ярьдаг тэр хүмүүсийн би өөрийгөө хажууд нь аваачд очиход тэдэртэй өрсөлдөх хэмжээнд би яг очихоо гэтэл надад тийм өрсөлдөх чадвар ховор тутмаг байгаа байхгүй юу? Мэдээж бүр аимшигтай хичээгээд тийм. Зүгээр энэ шудраг реализмаар яриул л ч тийм. Гэтэл чи яг нийгмийн буцаагаад харъя л та гэд би өөртөө хэллээ л дээ. Нийгмийн буцаагаад хар. Өнөөдөр нийгэмд яг ялангуяа шивэдийн нийгэмд яг ямар юу хэрэгтэй байгаа юм? Мэргэжил хэрэгтэй байгаа юм тийм. Тэгсэн чинь энэ нэгдүгээрт бас манай аав ээжийн зөвлөгөө байсан л да. Ээж маань надаас тэгжилсэн багш яагаад байж болохгүй гэж. Чи ингээд манай ээж айгу сонио уншдаг. Тэгээд ингээд нэг өдөр над руу би тэр юунд байсан л да, Малмöд байсан л да. Тэгээд ингээд багшийн мэргэжил энд айгу дутмаг болж байгаа юм байна гэл мэ. Одоо ингээд ойрын ирэх 5 жилд айгу ингээд хомсдож байгаа юм байна. Тэгээд энэ жил эдгээр ингээд багшин дутмаг болохоор багшийн ассистанс буюу багшид тусалдаг тийм мэргэжил шинээр гаргаж ирж байгаа юм байна тий. Тэгэхээр ингээд бас зүгээр л нөгөө над руу ингээд одоо юм шидээд л байгаа юм л да, нэг жижиг шажигтай зүгээр гоё мэдээлэл олох үднээс. Тэгээд би ингээд эргцүүлээл тэр чин цаг хугацаа явдгаар яваал бодсон. Тэгэхээр надад тийм боломж би яг энэ мэргэжлээ төгсөөд байгаа гэтэл надад ажлын байр юу юм бэ бас. Тэр аюу ховор байсан байхгүй. Хэцүү олоход хэцүү. За нэг аюу гоо дипломтой гараад ирдэг. Магадгүй Монгол улсад очивол надад үнэхээр топ боломж байсан л та. Байсан байх. Тэ? Улс харилцаа. Гэтэл зүгээр өнөөдрийн ингээд нийгмийн хандлагыг ингээд харахад Монгол улсад ч тэр аюу
энд сургууль зогсож байгаа олон хүмүүсийг ингээд харахад сонгож байгаа мэргэжлүүд маань эдийн засагч, хуульч, за эсвэл одоо олон улсын харилцаач гэдэг юм. Тиймэрхүү мэргэжлийг сонгож байгаа хүмүүс маш ихээр бий болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр заавал тэдтэй цуг ийм олон зүйлийг сурах юм шаардлага байна бэ гэж бодоод тэгээд бас нэг хүчин зүйл маань өөр амар яриа. Ингээд харж байгаа бол айгүй ярих бодлоо. Нэг ингээд эхлүүлээд намаа ингээд ярианд хөтлчих юм бол ерөөс ингээд зогсолтгүй ярьцдаг. Тэгээд ингээд яриа. За тэгээд хүнд ингээд зааварлах ер нь жоохон дуртай гэхүү дээ. Тэг ингээд дүүч байсан, хажуудаа байгаа найзч байсан те. Тэр хүмүүстэй ингээд айгүй зааварчлаа өгдөг. Ерөөс ингээд үгүй чи тэг чи ингэлтэй чи эний чи ингээд хэлчихвэл дээрштэй гэж гэх юм уу. Нэг ер нь тийм нэг юм захирангуй маяг юм уу нэг тийм зааварчлаа өгөх айгүй дуртай хүн. Тэгээд тэгэхээр чинь бас надтай нэг цуг ажилдаг. Би нэг ресторан зөөгч идэг. Тэр одоо нэг жил гаруй нэг ресторанд ингээд жил гаруй нэг хүмүүстэй цуг ажилласан. Тэгсэн чинь тэр хүмүүс надад ингээд удаан хугацаанд ажиллаж байгаа намайг харчиж байгаа шүү дээ тий. Тэр ах ихш маань надад чи чамд ер нь багшийн мэрэгжил зохино гэд нэг удаа хэлчихсэн байхгүй. Чи айгүй их хүнд зааварчлага өгдөг тий. Тэгээ юм гэхдээ нэг талаасаа зааварчлага өгөх талаасаа биш. Зүгээр чи яг нэг юмыг ингээд хүнд зааж өгөхдөө маш гоё олон талаас нь ярьж чаддаг. Яг тэр хүнд ингээд тэрийгээ 100% ойлгуулчих юмсан да гэсэн тийм ирмэлзэл чанд байдаг гэж бас надад хэлсэн. Тэгээд би өөрийгөө ч ингээд эргүүлэл харсан. Ер нь надад тохирох юм болоо да гэж бодоод тэгээд бас энэхийн нийгмийн хандлагыг харсан. Нийгмийн багшийн мэргэжил дутмаг байна. Тийм л үднээс энэ мэргэжлийг сонгосон. Бас нэг юм хэлье. Мэдээж багшийн мэргэжил гэдэг бол энэ миний л бодлоо л доо. Хүн байгаа цагт энэ багшийн мэргэжил бол алга болохгүй гэж би боддог байхгүй юу? Хизээч багш байсаар л байна тий. Зүгээр би багшийн мэргэжлээ төгсөөд ингээд сайхан багшийн мэргэжилтэй болоод гараад ирэх цагт одоо үнэхээр бизнесмен шиг одоо мөнгө төгрөг олдгоо маа гэхэд тийм ээ. Бизнесмен шиг одоо овоож оцоотлоо мөнгө цуглуулдаг маа гэхэд би хүн хөтлөө тий. Тэтгэвртэй гаран гартлаа хүн хөтлөө би ажилдаа байж чадах ийм л мэргэжил байхгүй юу? Тийм шүү дээ. Нэр яг үн тий. Цаац яваад утсан багшийн мэргэжилтэй би ямар ч нэг сургуульд яваад ч багшлах боломжтой. Тэрийг тийм тэтгэвртэй гарсан ч гэсэн хэрвээ дутмаг бол тий тэр одоо сургууль ямар нэг байдлаар тэр боловсролын систем надад тутчлаагаа л окей. За энд хүмүүс бол асуултууд асуусан байна. Тэндээс нэг анхаарал татсан асуулт нь болохоор сургуульд их сургуульд ороход TOEFL-ийн шалгалт өгөх шаардлагатай юу гэж асуусан байна. Ахаа зөв. За би энийг судалсан л да. За одоо Шведийн систем маань өөрөө бол ийм мэдээ Швед ус бол гадаадаас оюутнууд хүлээж авах боломжтой. Гадаадаас оюутнууд ирээд сурах боломжтой их сургуулиуд нь. Гэхдээ эдгээр хуулиа өөрчлөөд төлбөртэй болгоцсон. Өмнө нь бол төлбөргүй байсан. Одоо бол төлбөртэй. Төлбөр бол ямар мэргэжлээс шалтгаалаад өөрчлөгдөнө. Тэгэхэд бол яг TOEFL шаарддаг юм билээ. Тийм. Тэгэхэд бол TOEFL-ийн оноо, IELTS-ийн оноо энэ төргээ шаарддаг юм билээ. Би Монголд бол TOEFL бол өгчээсэн. Гэтэ энийг бол яг энэ Шведийн их сургуульд орё гэсэн зорилготойгоор л өгч байгаагүй. Зүгээр нэг өгөөд талдээ. Бас нэг Болгар дахь Америкийн нэг их сургууль гээд би тэнд нэг шалгалт өгчээсэн. Дээрх үед. Тэгэхэд нэг өгчээсэн. Харин одоо яг Шведэд энд ирээд одоо ингээд Шведэд ирсэн байгаа монголчуудын дийлэнх хувь нь ажлын гэрээгээр буюу ирсэн байгаа шүү дээ тий. Тэрдрийг дагаад ирсэн. Би ч яг тэгж ирсэн байхгүй өөрөө. Аав ээжигээ дагаад. Яг тэрийг дагаад ирсэн байгаа хүүхдүүдэд бол TOEFL өгөх ерөөсөө шаардлага байхгүй. За яг ёстой наатах жил хүмүүс их асуугаад байна. Энэ ерөөсөө тийм шаардлагагүй байна. Хамаагүй Англи, Америк тий, Австрали ч юм уу. Тийм улсад суралцах гэж байгаа бол тэрийг бол өгөх хэрэгтэй. Тэр оноо зах. Энд сураад энтхийн тэр нөгөө ажлын гэрээнд доор дагаж ирсэн тийм хүмүүс бол окей. Яг тэрийг бол тэр Convox сураал тэр English 5 6 7 тэрийг хүлээгээд авсан. Тэрийг одоо авсан багт л ерөөсөө их сурвалж орох. Үнэхээр боломжтой. Аа. Тэгвэл өөртөө энэ шведүүд чинь тэр English 5 6-гаа тэр TOEFL-ийн оноотой тэнцэхээр төвшний хичээлүүд гэж үздэг юм байл л дээ. Ер нь айс нөгөө таньдаг хүмүүсээс чинь сонсож байгаад ангаахын чиглэлээр сурах ер нь боломж хэр байдаг талаар сонсч байсан уу? Ангаахын чиглэлээр. Ангаахын чиглэлээр үү? Мэдээж ангаахын чиглэлээр англи хэл дээр суралцах боломжтой үгүйг би сайн мэдэхгүй байна. Зөвхөн зүрээлээ судлал бол боломж бол байгаа. Гэхдээ мэдээж бүр аимшигтай мэс засалт гэдэг ч юм уу те бүр гүнзгийрүүлсэн
юуг бол мэдээж англи хэл дээр заахгүй байх л та. Өөртөө заах. Гэхдээ миний манай Малмöгийн их сургууль Шведийн хамгийн том сургууль гэж явдаг юм байлээ л дээ. 6 том тэнхимтэй. Нэг том тэнхим нь өөрийн гэсэн бүр шүдний юм одоо эмнэлгийн тэнхим гэхүү дээ. Одоо магсалж орчуулвал шүдний эмчээр бэлддэг. Өөрсдийн гэсэн эмнэлэгтэй тийм том институттай юм байлээ. Тэнд бол би Малмöгийн сургууль байхад надтай таарлаж исэн оюутнууд бол англи хэл дээр сурдаг гэж хэлсэн. Тэгэхээр тэнд бол шүдний эмчээр сурах боломж бол амар өндөр байгаа. За тэгээд энэ мэдхгүй байна. Асуулт асуусан хүн бол ингээ хариултаа авчлаа. Тэгээд төлбөрийн талаар лавлаад байна. Хэрвээ одоо гаднаас төлбөрийн төлөөд очих бол ойролцоогоор их сургууль хичнээн төгрөгийн төлбөртэй гэдэм бай гинэ. Мэргэжлээс өөр гэсэн тий? Мэргэжлээс өөр. Гэхдээ яг нэг дундаж нөгөө юу байгаа шүү дээ үнэлгээ. Тэр нь бол за би одоо энийг 2-3 жил өмнө харж ирсэн юм аа. Энийг яг хэлэхээс өмнө Шведэд сурах гэж байгаа нөгөө түрүүн ярьсан нөгөө юуг дагаж ирсэн те ажлын гэрээг дагаж ирсэн хүмүүс бол төлбөр төлөхгүй шүү дээ. За тэрийг санасаарай хүмүүсээ. Тэр бол үнэхээр боломжтой. Тэгэхээр энд байгаа хүмүүст бол маш том боломж байгаа байхгүй юу? Ямар гоё юм бэ? Тийм. За хоёрдугаар гэвэл тэр гадаадаас ирэх гэж байгаа хүмүүст бол ерөнхийдөө бакалаврын чиглэл нь бакалаврын зэрэг нь нэг 3 жилээс 4 жилийн хугацаатай байдгийг мэргэжлээсээ шалтгаалаад. За тэгээд 3 жилийнх нь миний харж ирснаас 215 мянган крон гэж хэлсэн л да. Би яг сайн санаж байгаа. 215-аас нэг 230 мянган евро. Тэгээ би тэр үед яг хуваагаад нэг жилдээ хуваагаад утгаад 70 мянган крон гэж хэлсэн байхгүй. За энэ нь нэг еврогоор дунджаар харахад нэг 7 мянган евро гэсэн үг шүү дээ нэг жилдээ бол. Тий. За тэгээд жилдээ ингээд төлдөг юм шиг байгаа юм. Би нөгөө төлбөрийн системийн төлбөрийн төлөхгүй гэж мэдсэнээс тэрийг нэг судалгаа байцсан. Энэ талаар лавлах байгаа хүмүүс бол сайт руу ороод харчих. Сайт руу ороод харчих шүү дээ. Тэр нөгөө University Admissions гэдээ байж байгаа. Эсвэл Study in Sweden гэдээ байж байгаа. Нэг хоёр том сайт л байгаа. Тэн дээр бүх юм билээ. Магистрийн чиглэл тэрээс суралцах байгаа бол магистр нь 1-2 жил гэдэг. Тэр нь 120 мянган евро гэж хэлсэн. Тэгэхээр нэг 12 мянган евро гэсэн үг. 2 жилийнхэн шүү дээ. Тэгэхээр нэг жилдээ 60 мянган евро гэсэн үг. 3 дугаарт бас докторийн чиглэл суралцах байгаа бол доктор төлбөргүй гэж сонссон. Доктор төлбөргүй. Бас нэг юм. Ажлын гэрээтэй ажиллаж байгаа хүн өөрөө их сургуульд орж болт юм уу? Гэрээтэй байсан хүн үү? Гэрээтэй байгаа хүн тий одоо. Би тэр тал дээр бол үгүй гэж бодож байна. Яагаад гэвэл мэдээж энэ улс өөрөө тэр хүнийг одоо ажилуулна тий ажлын гэрээ та энэ улсад ажиллах гэж байгаа юм байна гэд цагаатчийн газар нь ажлын гэрээгээд дарцсан байна шүү дээ. Тэр одоо тамга тэмдэг тий тэр өгсөн гэрээ контракт нь ажиллаа гэдэг. Тэгээ ажиллана гэдэг чинь өөрөө татвар төлнө гэсэн үг тий. Хэрвээ та өөрөө сурах гэж байгаа бол шүү дээ. Та сурах гэж байгаа бол татвар төлж чадахгүй. Тийм үү? Заавал сурах хэрэгтэй. Тэгсэн чинь татвар төлөхгүй юм чи яах вэ? Нөгөө улс чинь та ажиллаад байгаа юм чи ягаад татвар төлөхгүй байгаа юм бэ гэд таны нөгөө гэрээг төлцүүлчихвэл тэгэл нөгөө сурахч биш, ажиллахч биш буцах боломжтой болчихж байгаа юм. Тэгэхээр энэ тал дээр бол маш сайн бодож ижил шийдвэр гаргах хэрэгтэй байна. Хүмүүс ингэж асуугаад байна. Ерөөсөө ажлын гэрээгээ сургалтаар солих боломжтой юу гэж асуусан байна. За энэ талаар бас тэр Study in Sweden гэд сайтаас нь цагаачийн мигрант цагаач өөрийн сайтаас байж тэр зүйлүүд юунаас нь хаягуудаас нь бас лавшруулаад сайн унших юм бол мэдээллүүдээс олж магадгүй. За өнөөдөр манай оролцогчид хэлмэнгийн хувьд болохоор яг ажлын гэрээгээр орж ирээд их сургуульд орсон тэр тохиолдлыг сайн мэдэхгүй байгаа учраас бид нар энэ сэдвийг ингээ орхив тий. Одоо харин Тэлмэнгээс бас асуух зөндөө зүйл байна. Ярих зүйл юм зөндөө байна. За 18 настайдаа эх орноосоо гарчээ. 17 8-таа тий. Тэгээд Монголоо санаж байна уу? Би одоо Монгол руу яваагаа нэг 5 жил болох чинь бараг 4-5 жил ах. За Монголоо саналгүй авах те. Миний одоо бага нас те өсвөр нас тэнд өрнөсөн дунд сургуулаа би тэнд төгссөн. Одоо оюутан сурагч нас гээл одоо маш гоё дурсамжууд байна л та. Айгүйх сандаг. Тэгээд Монгол руу буцаад очих юмсан гэж бод. Би яг энд нэг ирчээд нэг 9 сар болчоод нэг явж ирсэн. За тэгээд очиход бол тэр үе жоохон бажилтай хөөхт байж. Хурдан яриг гэвэл яваад очсон 2 сар байсан. Ерөнхийдөө найз нөхдөдөө гоё байсан. Гэхдээ би тэнд төрлөөс юу олж харсан бэ гэвэл би энд 9 сар байчаад тэнд яваад очсон. Би маш олон зүйлийг харьцуулж чадсан.
Зүр яг Монголын амьдрал, Шведийн амьдрал ер нь яг хүмүүс яг яаж амьдраад байгаа, ямар одоо амьдралыг ин туулаад байгаа гэдгийг олж хараад тэгээд би чинь энэ Шведэд ер нь яах гэж ирсэн юм бэ гэдэг зүйлийг би Монголоос буцахтаа ойлгоцсон. Би чинь тэр Монголоос хамгийн анх гарахдаа би их сургуульд орно штэ гэж гарсан байхгүй юу? Уг нь тий. Тэгсэн чинь би их сургуульдаач ороогүй 9 сар болоод би Монголоос санаад найз нөхцөл санаад ингээ яваад ицсэн. Тэгтэл зөвөл тэр үед хүүхэд байсан болохоор аим гой хөгжилтэй зингэлдэл өнгөрсөн боловч нөгөө миний зорилго биелээгүй л байсан байхгүй юу тэр үед. Тэгээ би буцаад ирэхдээ яасан. Би энэ зорилгыг заавал биелүүлэх ёстой байна. Би заавал зорьсонтой хүрэх ёстой байна гэж өөртөө юм нэг тийм зорилго тавиал тэгээд орж ирсэн буцаад. Тэгэхдээ яагаад би энэ зорилгод бүр хүрье гэж бодоод ирсэн бэхээр би нөгөө түүх сургуулаа төгсөхдөө Туркийн засгийн газрын бас 5 жилийн тэтгэлгийг би хайцсан байхгүй юу? Тийм, Турк руу би хэрвээ дунд сургуулаа төгсөөд Турк руу явсан бол надад үнэхээр том боломж бас байсан тэр үед те. Гэтэл би Швед улсыг ямар ч их сургуульд орох үгүйг нь мэддэхгүй. Тодорхойгүй те. Энэ улс ямар ч улсын хилэнч мэдхгүй, юуг нь ч мэдхгүй байж би өөр ингээл бүдэг юм юу ингээл заа гэж орцсон. Монголоос хандаг, Монголд очино гэж ерөөсө боддог зүрх сэтгэлд бол хизээж байнгын ер нь байнга л байдаг. Одоо Монголын талаар янз бүрийн мэдээллүүд ингээл интернетээр л бидэд авч штэ гадаад хүмүүс ямар санагдаж байна. Сая сонгуул боллоо. Ингээл ер нь монголчуудын шуугж байгаа мэдээллүүд энэ юмдээс харахад ер нь ямар сэтгэл төртэй. Одоо ингээл мэдээж Монгол залуучууд энд байдаг олон залуучууд би ч бас миний таньж мэдэх найзууд бас гадаад эзэнтэй сурдаг найзууд байна л да. Хаяа санал сэтгэлээ хуваалцаад ярилцсан гот Монголд очил Монголыг хөгжүүлнэ. Ер нь л их л Монголын төлөө гэсэн залуучууд ер нь аягүй их байдаг штэ. Зөндөл байдаг. Хүн болгонд өөрсдийн гэсэн би нэг ингээд л бүтээчих юмсан, ингээд болгочих юмсан гэсэн. Гэхдээ би ингээд харахад Монгол залуучууд хаяа зориг дутаад идэм шиг надад санагддаг. Аягүй их зориг дутаад идэм шиг санагддаг. Хэдий ингээд боддог боловч яг бүх юмыг эхлүүлээд ингээд урагшаад авчлаа гэхээр нэг л нэг тийм том манлайлагч байж ич те нэг л нэг том тийм лидершип байж ич тэр хүмүүсийг тэрийг л дагаал хөдөлгөх юм шиг надад аягүй санагдаад байдаг байхгүй юу? Уучлаарай үзэгчтэй. Гэтэ энэ бол миний хувийн бодол. Магадгүй надтай адилхан бодож байгаа хүмүүс ч бас байдаг баг. Гэтэ энэ тал дээр бол бас хүмүүс бодоосоо гэж би хаяа боддог байхгүй юу? Яагаад айгаад идэм бэ? Ямар нэгэн зүйл хийхээсээ. Яагаад өөрийнхөө үзэл бодлыг 100% илэрхийлэхээс айгаад имээгээд ингээд цаашаа суугаад идэм бэ? Би ингээд хүмүүсийг ингээд харж байгаа тийм хүсэл эрмэлзэл нүдэнд нь байгаа мөртлөө тэрийгэ гаргаад ингээд хийя гэтэл хэцүү л дээ. Гэтэ энийг ганцхан тэр хүмүүсийг буруутгах бус мэдээж энэ бол нийгмийн өөрийнх нь буруул гэж би үздэг л дээ. Монголд байгаа нийгэм бол үнэхээр одоо ялцарчаад байна шүү дээ. Шулуух хэлэхэд бол маш хэцүү болсон. Зүгээр л нэгийг өөрчлөхэд нэг байтугай нэжгээдэг өөрчилж ийж тэр нэгийг нь өөрчлөгдөх хэмжээнд хүрчээд байгаа болохоор амар хэцүү байдал хүрсэн байгаа л гэж би хардیں۔ Тэгэхээр энэ одоо манай том шинэ үедээ new generation энэ үе гарч ирээд эдгээр одоо нийтээрээ л бөөнөрөл цуглаж ижил нэг хийхгүй л бол нэг ганц дангаараа ганцхан хүн ингээд яваад бол үнэхээр одоо нэг чүтэн засаагаад тэгдэг л нэг айл нэг хүн нэг айл болохгүй гэдэг Монгол үг байдаг шүү дээ. Тэр шиг л хэцүү л ах гэж би боддог шүү дээ. Жохон зориг л дутчихна. Одоо тэгээд сургуулаа төгсөөд бол Шведэд ажиллаж мэдээж ажиллах бах тий. Ер нь яванда энэ мэргэжлэрээ их орондоо очиж ажиллах бодол байгаа юу? Байлгүй яг. Тий. Би бол одоо сурж жаад нэг 5-6 жил болоо сурах бах. За тэгээд төгсөөд мэдээж энд төгссөн болохоор энтхийн нэг мэргэжлээ төгссөн юм чи энтэй нэг жоохон ажиллаад бас нэг ямар хөө төрөл байдیں۔ Тэ яад юм байна хараад боломжтой л өрн цаашаа жоохон ажилланаа бас. Гэхдээ Монголд очиж боловсролын яамд одоо ажилландаа гэсэн бас нэг тийм битүүхэн нэг тийм бодол бол байна. Тэгээд багшийн мэргэжилтэй юм чи боловсролын яам руу орох болов гэж боддоо шүү дээ. Боловсролын системийг хуу өөрчилдөг юм а гэхэд бас тэ өөрийнхөө нэг хөв нэмрийг оруулах юмсан л гэж бодлоо байдаг шүү дээ. Тэ. Монгол улсын ямар нэгэн мараа ч юм уу Монгол хүн байхаараа ч юм уу энэ тэнд ингээл шведүүдтэй харьцаал өөр гадныхан дуулсан явж хахад бахархах ч юм уу нэг тийм сэтгэлийн төр төрдөг үү? Төрдөг. Төрдөг яах вэ? Тий. Мэдээж одоо хүн болгонд л байдаг ах л та. Монгол улс нөгөө түүх баялаг тийм ээ. Чингис хаан гэл одоо бүх хүн л ярьдаг. Тэрнгээрээ нэгдүгээр бахархдаг. Гэтэ би хэдий сайхан 800 жилийн тэртэгтэй түүхтэй байлаа гэдэг өнөөдөр тэрийг яриад одоо цээжэд илтээд байх
одоо бус болсон шүү дээ. Энэ бол тийм нийгэм биш болсон шүү дээ. Тийм үе биш болсон. Түүх бол сайхан. Гэхдээ зөв Монголд нэг аах давуу тал байдаг. Нэг тийм шантрахгүй бас нэг хинийч нэг доор орохгүй гэсэн нэг тийм амар юутай хүмүүс идэг шүү дээ. Би хувьдаа бол өөрөө тийм хүн. Би энэ Европуудтай одоо ингээд хаанаас ч бас Европ одоо энд бол ихэнхдээ Европуудтай л одоо найзлал нөхөрлөж бас өөрсдөө харьцуулж байна л да. Гэхдээ яагаад энэ хүмүүс өнөөдөр инээ хүртэл одоо ингэж гоё хөгжчихэд байхад бид нар яагаад чаддгүй юм бэ гэж би дотор боддог байхгүй юу? Надад эдтэй адилхан хоёр гар хоёр хөл толгоо байна те. Зүтгийг үл одоо хил ус одоо боломж болцоо бүхэл зүйл нь яагаад би идэр шиг зүтгээд идэр шиг яаж хийж чаддгүй юм бэ гэж боддог байхгүй. Тэгэхээр тэрийг хөдөлгөж байгаа нэг зүйл маань энд байгаа нэг зүрх сэтгэл бас нэг тэр Монгол улсын хүний нэг авах чанар юм уу да нэг тийм зоримог бас нэг шийдэмгий дайчин тийм дайчин тэр л зүйлээр их бахархдаг шүү дээ. Яа зүгээр бусад одоо яг Монгол гэж ярил тийм баг. За одоо бусад юм ярил одоо бас муулсан болчих баг. За тэгвэл одоо би нэг гоё юм ярья. Үзэгчдээ манад хэлмэн маань яг одоо Швед, Монгол тал бичиг хийж байгаа найзуудынхаа хамтаар тий. За тэгээд тийгээд бас нэлийн хугацаас өнгөрсөн байна. Энэ талаараа сайхан үзэгчдэд танилцуулаад ярил. За тэгээ. Энэ ийм юм байгаамаа юу. За нэгдүгээр тэгвэл зарим үзэгчид бас тэгж бодож байгаа. Тэлмэн хийж байгаа гэхээр нөгөө нэг миний санаачлагаар хийгдсэн зүйл бас биш. Нэгдүгээрт энийг маань одоо надтай хамтарч байгаа хоёр хамтрагч байгаа. Манай хоёр хамтрагч найз маань хоёулаа эмэгтэй. Хоёул бас их сургууль сурдаг. Нэг хоёул одоо яг манай их сургуульд орж байгаа. Нэг нь эхлээд 2 жил болцсон. Нэг нь энэ жилээс эхлэж байгаа. Тийм хоёр бас яг Монгол оюутнууд бас яг л надтай адилхан л бодож байгаа сайхан оюутнууд байгаа. Тэр хоёр маань хоёул анх санаачилсан юм бэлээ л дээ. Тэгээ хоёулаа хамтдаа эхлүүлсэн юм бэлээ. За бид нар хийгээд одоо ерөөхдөө бараг 2 жил бараг болж байна. 2 дахь жил рүүгээ орж ирж байгаа. Тэгэхээр тэр хоёр маань хийгээд өөртөө нэг жил гаруй хугацаанд явцсан. Тэгээд сүүлд би хийж байгаа гэдгийг олж мэдээд би хамтрая. Би асуу нэврээ оруулъя. Надад бас ингээд би ингэж бодож исэн зүйл байсан юм аа. Хамтдаа хийгсэн. Тэгээд тэр хоёр ч дургуцаагүй хамтдаа хийгсэн. Тэгээд бид гурав одоо хийгээд ерөнхийдөө бол нэг ажлын маань нэг 70-80% маань биелэлцэн байгаа болж байгаа. Тэгээд нөгөө маш олон үсэгтэй тал бичиг гэдэг чинь бас нэг тийм зүгээр нэг ном биччихгүй болохоор маш бид нар ерөнхийдөө монголчуудтай зориулж хийж байгаа болохоор энд яг хэрэглэгдэх энд л яг одоо хэрэгтэй байгаа гэсэн чиглэлүүдийг арай илүү барьж хийж байгаа болохоор сонгох үг те барих нэг чиглэл нь маань аяг өөр. Тэгэхээр жоохон цаг бас шаардаад байгаа. Тэгээд шууд нөгөө нэг магадгүй бид нар өөртөө шууд нэг энийг өдөр болгон хийж байгаа зүйлс биш. Нэг хичээлийн завсраар, ажлын завсраар хажуугаар хийж байгаа зүйл болохоор нөгөө ингээд процесс маань жоох удаан байгаад байгаа. Тэгээд нэг гаргаж байгаа болохоор ерөөсөө ганцхан нэг юм анхлан шивэдээ суралцж байгаа хүмүүс бус анхлан хичээлд суралцж байгаа хүмүүс. За тэгээд гимназид сурж байгаа энэ оюутнууд. За бүр цаашлаад их сургуульд гүнзгийрээ суралцж байгаа энэ оюутнуудтай зориулаад нэг аагаас яа хүртэлх хэмжээний те том нэг тийм дахиж хийгдэх хүртлээр бас удах те дараагийн хэлбэр гартлаа бас нэг жоо удах хэмжээний нэг тийм бодиттой юм хийчихье гэсэн нэг тийм зорилготой бит гурав ажиллаад байгаа юм л та. Бидний тооцоолж байгаа нэг эх жилийн 100 гэхэд гаргачих болоо гэсэн бодолтой л байна. Хамт хийж байгаа хоёр найзынхаа нэрийг хэлвэл хин гэдэг. За үзээд баярлах хэлгүүдээ тий. Тийм штэ. За юу штэ. За яста уучлаарай хоёулынхаа нэрийг нөгөө дандаа Facebook-ээр нэг нь Ока юу? Нэг нь Ока тий. Ока Бямсур ингээд одоо Facebook дээр байгаа. Би Окагийн жинхэнэ нэрийг одоо сайн мэдэхгүй байна. Яста уучлаарай. Хоёрдугаар тэрүүд Дулма бас Дука гэж байгаа. Facebook дээр Дука гэж яваа. Хоёулаа тэгээд Дука Ока гэж би ингээд дуудчихдаг болохоор ярьсан. Тэгэхээр Дука Ока хоёулаа бас айгүй нийгмийн тэм зүтгэлтэй. Айгүй нийгмийн үйл ажиллагаанд айгүй дуртай. Эндхийн бас Монголын Швед дэх залуучуудын холбооны хоёр гишүүн баг шүү. Хоёулаа. Тий. Тэр хоёртай хамтарч хийж байгаа. За зөндөө олон хүмүүс лайк дараад маш их хүмүүс баяр хүргье, мундаг шүү, дүүдээ амжилт хүсье, сэлэнг туяа гэдэг хүн мундаг ирээдүйтэй залуу байна, тавхай туяана. За respect гэдэг нэг хүн бичсэн байна. За бодвол гадаад хүн баг шүү гэн нэр нь их урт юм байна. За баярлаа. За маш олон хүмүүсийн урам өгсөн байна.
Баярлалаа. Бүгдэнд нэг баярлалаа гэж хэлье. За тэгээд мэдээж энэ нөгөө талвич хийж байгаа явдал бол энэ ажил бол маш том, тэгээ маш олон монголчуудыг бас хүлээлт үүсгэсэн юм зүйл шүү. Тэгээд цаашаа өршлүүлээд хийгээд дараа жилийн 100 гаргаарай хурдан олон хүмүүс тэрэг болно. Тийм учраас голчлон захиад байгаа. За одоо талвич хийж байгаа талаар нь мэдээлэл бол ерөөхдөө өгчлөө. Одоо би дахиад нөгөө ярьжсэн гол үндсэн сэдвтэ орох гээд одоо энд байгаа монгол залуучууд хоорондоо хэр их найзалж байна. Одоо үеийн чинь залуучууд эрэгтэй эмэгтэй охтууд хөвгүүд тийм. За биднээс одоо доошх үе буюу энэ одоо гимназ сурж байгаа энэ хүүхдүүд бол маш их найзалдаг юм билээ. Одоо энэ бол Монгол энэ шивэдлэх монголчууд бол айгүй их нэмэгдэж штэ. Жил ирэх тусам л нэмэгдээд. Тэгэхээр чинь нэмэгдэх ирээр хүүхдүүд нь нэмэгдэж байгаа айгүй хоорондоо практиктэй нэг групплж гэж нөхөрлөдөг юм байлээ. За тэгээд ганцхан тэр хүмүүс ч биш миний үеийн залуучууд надаас дээш үеийн залуучууд ч ингэж хоорондоо айгүй групплж тэгээ нэгсэнд айгүй багцал болж нийлдэг юм байлээ л дээ. За тэгээд мэдээж миний мэдхгүй бас хоорондоо нийлдэг залуучууд зөндөл байдаг байх л та. Айгүй ололлуулаад нийлдэг л баг. Миний хувьд ярил надад танилын өрөө ихтэй танил бол айгүй олон та. Тэгээд одоо гадар тийм монгол найзууд тийм танилын өрөө ихтэй. За тэгээд бас их олон найз нөхдөд бас байхгүй. Нэг амар олон найз нөхдөд бас биш. Нэг тоотой нэг гарын гаруун багтах нэг тийм нэг итгэдэг сайхан найзууд л байна та. Тэгээд одоо уучлаарай. Би ингэж боддөг юм аа. Мэдгүй миний үеийн залуучууд тайхан нийлээд зөвлөө цагаа өнгөрүүлээд хамтдаа явдаг бах. Хаяа надад нөгөө уулзах цагчгүй найзуудтай зарцуулах цагчгүй өдөр хүртэл байдаг. Хаяа 24 цаг хүртэл багтмаар өдрөд хүртэл байдаг Тэгэхээр залуу хүмүүс бол одоо цаг одоо залуу байгаа гэр бүл болоогүй Үнэхээр яг өөрөө ганцаараа явж байгаа үед ч юм уу эсвэл одоо яг л энэ нэг олдож байгаа нэг хэсэгэн л хугацаа байгаа шүү дээ. Энэ бол нэг Израиль 5-6 жил за боли макс 10 жил энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлэх ч юм уу юм олж мэдэх ямар нэгэн байдлаар өөрийгөө хөгжүүлж аялах одоо юм суралцах боловсрох энэ л хугацаа одоо тэр зүйлд энэ хугацаагаа нэг жоохон ч гэсэн зарцуулаад өгвөл дараагийн амьдрал надаа илүү л ихтер болоо тэгэхгүй бол тэр үед бас буцаад харамсахгүй хүмүүст их ирдэг болов гэж боддоо шүү дээ. Тэгэхээр хэрэгтэй зүйлдэл цагаа их зарцуулаасаа л гэж боддоо шүү дээ. Шведэд ирээд бүр амар сэтгэлээр унаад шаналж ийсэн хэцүү одоо тохиолдож ийсэн асуудлууд энэ төр байгаа юу? Мэдээж байгалах энэ нутагт анх ирээл нутгаас наалж юм уу? Ялангуяа одоо нөгөө хэлний асуудал дээрээс нь таних мэдгүй хүмүүс аяа завтагаа өгсөрөх үе бас гарах байлгүй. Тэгээд энэ орчин нь шал өөр орчинд ер нь яг чиний үеийн яг чамдаар жишээ авал чи анх ирж байхад Шведд хэцүүс мэдчихсэн юм аа. Надад одоо эргүүлээд ингэж харахад надад тийм үе яг сэтгэлээр ингээл жоохон готрахгүй нөх үе хүн болгонд л байгаа тийм үү. Гэхдээ одоо бүр ингээд би одоо яах гэж энд ирчвэ? Яагаад энд ирэл престад ингээл одоо гунж готортлаа би явж байгаа юм бэ гэсэн үе надад л ерөөсөй байгаагүй. За. Тэгэхээр яагаад тэгж байгаагүй юм бэлөө гэж бодоход би харин ч энэ улсад ирээд ингээд явж байгаад айгүй баярлдаг байхгүй юу? Юунд баярлдаг вэ гэхээр энэ их том боломжийг надад би болгож өгч штэ. Аав ээж минь За хоёрдугаарт энэ улс өөрөө. Гуравдугаарт нийгэм. Тийм байхад би энд одоо готорч хунаад хэн ч хамаагүй өрөвдөх юм. Яг нь надад майлмад би 2 жил ганцаар амьдрахад надад тиймэрхүү үед байсан. Тэгвэл ганцаархнаа хаяа гэртээ ингээл яваад ороод ирэнгүүт яг л хүүтэн дөрөв ханал хүлээдэг үед төр над байсан. Тэгэж готордог үе байсан. Найзаагаа санаад уйлах ч юм уу, Монголоо санаад уйлах. Монголоо санаад нэг огшоод би нэг гэртээ явахдаа нэг үйлч суудаад над байдаг. Тий. Тэгэхээр яг тэр үед ингээд бодоход яг зүгээр хин ч хамаагүй өрөвдөх юм, хин ч хамаагүй одоо яах юм. Чи өөрөө л бос. Чи өөрөө л юма хийх хэрэгтэй. Энэ улсад чамд ийм том боломж, ийм сайн зүйлсүүд байхад чи энийг авч чадахгүй, энд чи гутраад ирнэ юугаа хийх гээд байгаа юм гэхэл. Би өөрийгөө тэгэж л зоригжуулж одоо гутраад ирэнгүүт буцааж одоо өөрийгөө ингэж ер нь зоригжуулах юм л да. Өөртөө л их ярилцах зүйл юм л да. Би нэг нэлээд хэдэн сарын өмнө бас нэг хүмүүсээс сонсч байсан орчуулагч хүмүүсээс Монгол залуучууд донд Монгол хүүхдүүд донд дээрээс нь ерөнхийдөө олон шведүүд ч өөрсдөө бас айгүй хар тамхи нөгөө мансууруулах байцууд их хэрэгэлдэг гэж ярьдаг. Тэгэхээр сүүлийн үед бас Монгол
хүмүүс бас монгол хүүхдүүд холбогдоод байгаа юм байна. Эцэг эхчүүд хүүхдүүд анхаарах хэрэгтэй энэ төр гэл энэ талаар орчуулагч хүмүүс яаж тахыг би сонссон. Тэгээд үнэхээр яг энэ амьдралыг нь бол бид нар бол огт мэдэхгүй. Тэгээд чиний найз нөхөд одоо би тэгж хэлээгүй юм шүү. Зүгээр ер нь хүн амтнаас сонсож байхад яг энэ тиймэрхүү тал дээр хөө. Швед бол мэдээж Монголоос илүү айхтар байгаа шүү дээ, тийм шүү дээ. Тэглгүй яах вэ? Ер нь одоо Швед шилтгүй нь Европчуудад тэр чигтэл хаач утсан нэг иймэрхүү зүйлс одоо байнгын л байж байгаа шүү дээ. Мэдээж энийг бол хуулиар хэдэ хоригдсон ч гэсэн амьдрал дээр бодит байдал дээр аль хоригдно гэдэг бол удлаал зүйл ах л та. Шулуухай хэлэхэд бол тий байж л байсаар л байна. Зүгээр энийг одоо хэрэгжилж байгаа нэг нь одоо хэрэглээд л яв. Гэхдээ би одоо монгол хүүхдүүдийг холбогдоод байна. Би тэгж бол сонссон, зөндөө сонссон. Миний одоо таньж мэдих миний үеийн залуучууд ч юм уу тий надаас дээш надаас доош гэдэг ийм насны хүүхдүүд бол байдаг нь бол байдаг л бах. Гэтэ би энэ дээр юу гэж хэлмээр байна гэхээр энэ бол нэгдүгээр төвийн асуудал бах. Хоёрдугаарт энэ бол одоо үнэхээр за тэр 25 6 гараад ирсэн одоо тэр үнэхээр өөрийнхөө биеэ авч явж байгаа нас биед хүрсэн хүмүүстэй одоо юу ярих вэ тийм үү? Тэр хүмүүс л өөрсдөө хандвал өөрсдөө шийдэж байгаа. Магадгүй нас биед хүрээгүй тий насанд хүрээгүй 18-аас доош тийм хүүхдүүд холбогдоод байгаа энэ үнэхээр бас анхаарах ёстой зүйлсүүдийн нэг баг л та. Тэгэхээр энийг яаж анхаарах вэ гэхээр миний бодлоор яг би ярих гэж бодож байлаа л даа. Эцэг эхчүүд тий би одоо ингээл бүр бага насныхаа зүйлсүүдийг эргүүлээл ингээл харахад хүнд бол ер нь гэр бүлийн хүмүүжил гэдэг бол аимшигтай бүр хамгийн миний боловсрал энэ хүн зүгээр нийгмээс авж байгаа энэ ухаан, амьдралын ухаан, энээс хамгийн том номер 1 торох зүйл юм бэлээ гэдгийг л ухаарч авсан. Гэр бүлийн хүмүүжил. Тэгэхээр хэдий манай монголчууд энд бол ажиллаж байгаа. За манай интернет маань жоохон гацсан байсан уу? За одоо буцаа ороод ирсэн. Сая дөнгөсөө гацсан. За үргэлжлүүлээ ярих уу? За тэгье. Тэгээд бүгдээрээ ажиллаж байгаа тийм ээ. Тэгэнгүүт хүүхдүүдтэй амар их ярилцаасаа гэж бүгддэг байхгүй юу? Би ингээд хаяа монголчуудтай их ажилдаг. Би тэгээд ингээд дандаа л хүүхдийн талаар асуун, эцэг эхчүүдтэй ярилцсан хаяа зүгээр л ажлын завсраар ингээл өдөр тутмын ярианд хүүхдүүдтэйгээ та нар их ярилцаарай. Хүүхдүүдтэйгээ ярилцаарай. Хүүхдүүд ч аав ээжтэйг ярилцахыг хүсэж бодож явдгийн шүү дотроо. Хэдий хэлж чадахгүй ч гэсэн за миний аав ээж жоохон завгүй л байгаа ах ч юм уу тий. Эсвэл би завгүй байна. Эсвэл хүүхдэд түлхдэг ч эцэг эхчүүд байж болно шүү дээ. Аав завгүй, ээж завгүй нэтэрэ гэдэг. Жоохон ч гэсэн нэг тий өдөрт юм уу 7 хоног ч юм уу нэг тодорхой нэг хэдхэн цагийг гаргаад миний хүү юу болж чинь яаж чинь аав ээж юу хийвэл тусламаар байна. Яавал ингэмээр байна. Хүүхдийн тэр хүүхд чинь амьдралд нийгэмд оролцоод нийгмийн харилцаанд оролцоод хүүхдүүдтэй найзуудтайгаа нийлээд явж хахад маш олон зүйлсийг бодож эргцүүлж байгаа шүү дээ. Тэр болгоныг жоохон ч гэсэн асууж хүүхдийн дотгошоо нэг ороод энэ миний хүүхд юу хүсэж байгаа юм. Анхаарал тавихаал хэсгээсээ хүүхдийн юу хүсэж байгааг аюу их бодоосоо. За тэгээд тэрийг ингээд хэдий бодоод сонссон ч гэсэн өөрийнхөө бодлыг битгий тулгаарай. Манай монгол эхчүүд, эцэг эхчүүдтэй аюу их байдаг зүйлс. Ялангуяа их сургуульд ор. Өсө чи их сургуульд орохгүй л бол баг чиний амьдрал ингээд ерөөс аюул гоё явахгүй. Тэ чи нэг эдийн засагч бол чи нэг хөөлч бол чи ингэдэг гэх нэг тийм өөрсдийнхөө нэг тийм одоо энийг бол тийм хүслийг аюул хүүхдэд тулгадаг тийм одоо хандлага бол аюул их байдаг. Энд ч байгаа Монголд бол маш их байгаа. Тэнгүүд нөгөө хүүхд бол амар өөр юм бодож идэг байгаа байхгүй дотроо маш өөр бодолтой байдаг. Нэг жоохон дуу хөгжим сонирхдаг хүүхд гэж бол эсвэл зүгээр яадын зураач амар гой зураач зүгээр энэ зураач энэ цахилгаанчин энэ одоо бидний л нөгөө нэг энэ мэрэгжлэр яадын гэд хэлсэн байгаа тэр мэрэгжлүүд өнөөдрийн нийгэмд бол хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Энэгээр суралцах л тэг хүүхд. Заавал тэр мөнгө олох ёстой бус биш шүү дээ амьдрал гэдэг чинь. Амьдрал гэдэг заавал овоож цотлоо болоод ус төрлөө ороод ястаа нэр дэвшээч юм уу эсвэл нөгөө нэг бизнесмен болоод бизнес олоод өстой овоож цотлоо мөнгө олох энэ амьдралын утга учир байхгүй шүү дээ. Тэр хүн ганц л амьдрна. Яагаад тэр гой хүссэн зүйлээ хийгээд яагаад тэр өөрийнхөө бодож байгаа тэр гой зүйлийг хийгээд явж болохгүй гэж. Тийм болохоор эцэг эхчүүдээ та нар хүүхдүүдийг амар гоё ярилцаарай. Юу хүсэж байгааг жоохон ч гэсэн сонсоорой. Тэгээ сонсоод өөртөөхөө бодлыг битгий тулгаарай. Тулгаж ерөөсө болохгүй шүү. Хүүхд чинь ээж эцэг эхийнхээ үгэнд ордог болохоор та нарын үгээр явах одоо хандлага маш өндөр. Тийм болохоор хэдий сонссон ч гэсэн зөвлөгөө болгож өөрийнхөө бодлыг хэлээрээ. Миний хөө чи чинь нэг юм штэ. Тэ чамд нэг ийм гоё одоо инэрэнгүү сайлган одоо эсвэл одоо амар гоё хүнд тийм юм зааж өгөх тийм сэтгэл байдаг.
чамд нэг ийм мэрэгжил тохируул яадаг юм бэ? Тэнгүүд чинь тэр хүүхэд чинь үгүй нэрэж тийм юм болоо да гэсэн нэг тийм зөвлөгөө өгөх маягаар гоё найз хоёр найзын хоорондын харилцан яриа шиг л яриагаа өнүүлж ивэл одоо nice байна да. Эцэгчтэй гэж хэлээ да. За олон хүмүүс бас санал нэг баг шиг байна. За Баярбат чой жамц гэдэг хүн бичсэн байна. Найзтайгаа онлайнаар уулзаад байгаа юм байна шүү дээ. Тэгээ баярлаа л гэд бичээд байгаа юм байна энд. Тий, манай ангийн 10 жилийн ангийн хүүхдтэй. Тий. За, Баттүшиг гэдэг хүн бичсэн байна. Хэлмэн найзынхаа завшаанаар далимдуулж 10 жилийнхээ найзууд нь холбогдож байна. За, энэ завшааныг далимдуул 10 жилийн найз нартаа бүгдд нь мен твшүүлье гэсэн байна. Танаа 10 жилийн хүүхдүүд юм шиг байна тий? Тий байна. Манай найзууд нь үзэж байгаа юм байна. Тий. Манай 10 жилийн яг сайн найзууд. Бид нар миний 10 жил их гоё 10 жилтэй их нэгдүгээр ангиас хамтаа явцгаацсан их нэгэндээ амь нэгтэй сайхан нөхөрлөдөг тийм хүүхдүүд байдээ. Одоо Батамглан Батөрч гэдэг хүн миний мессежийг уншиж байгаа хүмүүст хэлэхэд энэ миний найз аа гэж хэлсэн байна. За найзууд нь доор зөндөө хэлсэн байна. За тэгээд дахин багшуулан их сургуулийн талаарх мэдээллүүдийг бас бусад яригдсан зүйлсийг сонсохыг хүсэж байгаа бол нэвтрүүлэг дууссаны дараа нөхөд үзэх боломжтой. Тэгээд энэ цаг хугацаа маань маш хором богинохон тэгээд үнэтэй цаг хугацаа байгаа учраас дахиад тавтаад ярих бол харамсалтай тий. Нэгэнд өмнө ярьсан байгаа учраас хүмүүс дараа нөхөд үзэх хэрэгтэй. За тэгээд бид хэд бас тодорхой бас цагтаа нэвтрүүлэг маань явагддаг байгаа. Тэгээд нэвтрүүлгийн маань цаг бас ерөнхийдөө өндөрлөх тийшээ хандж гин. Тэрнээс өмнө амжуулаад нэг гоё зүйлийг асуумаар байна. Хэлүүлмээр байна. Одоо яг одоо үзэж байгаа үеийнхаа залуус болон заавал үеийнх биш шүү дээ. Биднэрт ч гэсэн тийм дүүнэртаа ч гэсэн нэг сайхан тийм урам итвэх оруулсан сэтэлжүүлсэн нэг сайхан тийм зүйлсийг хэлээч. За тэгье. За юуны өмнө одоо танай Positive Mongolian-аас онлайн төсөлт ингээд өргөдөөд тий өнөөдрийн цаг завыг зарцуулаад танадтай ингээд ярилцаад бас өөрийнхөө дуу хоолойг найз нөхөд болон энэ үзэж байгаа бүх хүмүүстээ хүргэж байгаадаа би аягүй их баяртай байна. Яагаад гэвэл би өөрийнхөө дуу хоолойг аягүй их олон хүмүүст хүргэх юмсан гэж их боддог дотроо. Мэдээж магадгүй өөрийнхөө одоо Facebook хуудасаар ч юм уу ямар нэгэн байдлаар хүргүүл одоо хүмүүсийн хүлээж авах одоо үнцэг маш өөрөөр хүлээж авах намайг энэ одоо яг юу хэлэх гээд байгаа юм ч гэх юм те ганцаархна. Тэгээ магадгүй би танаа нэвтрүүлгээр ингэж оролцоод хэлж байгаа даа маш их баяртай байна. Тэг өөрийнхөө бодлыг би нэг тийм зүгээр л сайхан бусад хүмүүст энгийн л бүхэл хүмүүст гадаа явж байгаа хүмүүс өнгөрж байгаа хүмүүс те одоо ингээ үзэж байгаа бүхэл хүмүүс юу н бүхэл хүмүүст би амар гоё энгийн байхыг хүсдэг. Бас их гоё хад жаргалыг бэлгэлэхийг хүсдэг хүн болгонд л тийм болохоор яг тэр үүднээс би ингээд өөрийнхөө тийм сайхан сэтгэлийг л ингээд гаргах юмсан л гэж бодсон. Тэгээд яг энэгээр гаргаж чадлаа. Тэгээд одоо гадаадд байгаа бүхэл өнцөг булан бүрт байгаа дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүх хүмүүстэй суралцж байгаа бүх оюутнуудтай тий ажиллаж байгаа бүх залуучууд эцэг эхчүүдтэй бас энэ балчир одоо яг өс төрж байгаа гоё хүүхдүүдтэй тий та нар бол өс төрж байгаа бид нар бол тий энэ new generation бол Монголын ирээдүй нэгдүгээрт хэдийн Монголын ирээдүй байлаа гэд инглээгээд Монголын ирээдүй гэж ярих бус те зориглоод нэг алхмыг хийх нэг тийм зоригтой бүгдээрээ өөрсдийн гэсэн нэг тийм ирмэлцэлтэй хүүхэн болгон өөрсдийн гэсэн амар гоё зоригтой хүсэлтэй ирмэлцэлтэй тэрийг хизээж мартаж болохгүй хэдий тэр зүрхний чинь гүн дотор явж байгаа ч гэсэн те тэр дотор байгаа ч гэсэн за энэ өнөөдөр 1-2 жилдээ болохгүй маа гэж бодоод гунах биш готрох биш заавал болтгол зүйл хизээж болохгүй зүйл гэж ерөөсөй байдаг юм шүү хүмүүсээ. Хүн хүсэж зорж бүтээе гэж бодож ингээл өөртөө тэр амар гоё зоргийг өгч чадгал юм бол тэрэндээ хизээний цагт хүрчил таарна. Тийм болохоор байнгын яг танай энэ Positive Mongolians гэдэг шиг л энэ positive гэдэг эерэг те оптимистик тэр эерэг гоё тэр санаа бодол те өөрийн гэсэн тэр одоо ирмэлцлийг өөртөө бий болгож байнгын ямар нэг муу гоцолсыг өөрөөсөө холдуулж амар гоё өөртөө ярилцаж хүн бол өөртөө л их ярилцах хэрэгтэй гэж би боддог шүү дээ. Тийм болохоор тэр эерэг энергийг бий болгосныхаа хэр хэмжээгээр хажуудаа байгаа нэгэндээ өгч хамтдаа урагшилж, дэвшиж, хөгжиж, тэ урамшиж тэгж яваасаа л гэж би залуучуудад ялангуяа аюул хандаж хэлмээр байна. Ямар нэгэн байдлаар ямар ч хамаагүй нэг залуутай, ямар ч хамаагүй нэг өдөр хүнтэй уулзаад ч юм уу тэ тэр болгондоо нэг тийм эерэг сайхан сэтгэлээ л өгөөсөө хүсэл зоригтой үнэнч тэгээд энэ
одоо Монгол улсын төлөө одоо зүрх сэтгэлдээ цоглох нэг зүрх сэтгэлдээ буцаад очиход хийх нэг тийм хүсэлтэй ямар нэгэн байдлаар өөрийн гэсэн хийн гэсэн бодолтой ганцхан нэг жижигхэн л зүйлээс л том юм эхлэн штэ. Тэрнээс хизээж би томыг очиод өөрчилсөн гэсэн зүйл байхгүй. Тийм болохоор бүх юм багаас эхэлдэг. Хизээч битгий готраараа гунаараа бид бүхэн чинь одоо баг шүү дээ. Цөөхүүлээ шүү дээ монголчууд чинь. Тийм болохоор нэг нэгэндээ урмын үг сайхан хэлээрээ амар эерэг байгаарай л гэж би хэлмээр байна. За баярлалаа. Нэвтрүүлэгт орсон хүн болгоноос асуудаг нэг асуултыг заавал асуух шаардлагатай байна. Монголчууд бид нар юу хийвэл яавал эх орондоо хувь нэмэр оруулж чадах юм болоо? Чиний бодлоор юу гэж бодож байна? Миний бодлоор миний бодлоор энэ бол миний зүгээр яг бодож явдаг бас ерөөсө хэлхийл гэж боддог зүйл. Монгол улсыг хөгжүүлэхийн тулд хизээч улс төр болон нийгэм рүү битээ ороо. Энэ бол улс хөгжинэ гэдэг бол зүгээр миний бодлоор хөөхөн өөрийгөө хөгжүүлэх асуудал. Тийм болохоор хөөхөн та өөрөө бид өөрсдөө хөгжиж, бид өөрсдөө энэ нийгэмд хөөхөн хэмжээгээ оруулж иж, хөгжлийнхаа үзэж харсан зүйлсийн талаар ухамсарынхаа хэмжээгээр, ухааныхаа цар хүрээгээр тэрнгээрээ энэ улсыг хөгжүүлнэ шүү. Тийм болохоор ном сайн уншаарай, ямар нэг юм сайн үзээрэй, дэлхийдээ хөл нийлүүлж алхахыг хичээгээрэй. Хизээч нэг тэр өнгөрсөн амьдрал, өнгөрсөн түүх, өнгөрсөн зүйлсийг бодож тэрийг одоо өөрчлөх юмсан гэж бодох бус ирээдүгээ харж тэгэж л яваарсаа. Тийм болохоор та бүхнээс нэг энэ улсыг хөгжил нэгхэн хүүхдээс л хамааралтай шүү. Тийм болохоор эцэг эхчүүдээ бүр ялангуяа би бүр эцэг эхчүүдэд бүр амар хандаж өгөлмөр. Эцэг эхчүүдээ та нарын юу гэж хүүхдтэй хэлэх, захих, сургах, хүмүүжүүлэх тэр болгон ч энэ улсын чинь хөгжилтэй хамааралтай шүү. Тийм болохоор хүүхдтэй хүмүүжүүлэхийн өмнөөс өөртөө бас сайн юм мэдэрэй л гэж хэлмээр. За хүн болгон тийм хүн болгон эцэгийнхөө хөгшин залуу хүүхэд хэлэхгүй хүн болгон хүнийхээ хөгжилд анхаараарай. Тэгвэл улс маань өөрөө дагаад тэр олон хөгжилтэй одоо мэдлэгтэй боловсралтай мундаг хүмүүсээ дагаад сэтгэлгээ нь хөгжсөн тэр хүмүүсээ дагаад манай улс бас хөгжих сайхан боломж байгаа шүү гэдэг маш гоё гаргалгаа хэлсэнд баярлалаа. За тэгээд өнөөдөр манай нэвтрүүлэг цаг заваа зориулаад оролцсонд маш их баярлалаа. Тэгээ үзэж байгаа хүмүүстээ бас маш их баярлалаа. За тэгээд өнөөдөр цаг зав гаргасанд маш их баярлалаа. Дахин тэгээд баярлалаа. Баярлалаа. Бүсэд мөнгөс. Баярлалаа. За ингээд манай нэвтрүүлэгт оролцсон Тэлмэн маань өнөөдөр биднэрт маш их мэдээллүүдийг өглөө. За тэгээ ерөнхийдөө бол эцэг эхчүүд болон бусад бас хүмүүс ботсон байх гадаад оронд ажиллаж амьдарч байгаа, суурч байгаа, ажиллаж сурч байгаа залуучууд маань юу бодож явдаг юм бэ гэдгийг төлөөлүүлэн Швед оронд амьдарч байгаа. За Стокгольмын их сургуулийн оюутан Тэлмэнг оролцуулсан байгаа юм шүү. Тэгээд Тэлмэнгээс та бүхэн бас ерөнхий ойлголтыг авсан байх. Мэдээж хүн болгон адилхан бодохгүй нь ойлгомжтой. Гэхдээ гадаадд байгаа залуучуудын бодлыг бас төлөөлүүлж та бүхэнд хүргэсэн юм шүү. Дараагийн нэвтрүүлэгт маань та бидний сайн мэдэх Баярхүү гэдэг хүн оролцож байгаа. За энэ ямар хүн бэ гэхээр дахин танилцуулъя. За бид танилцуулгыг тун утгагүй өөрсдийнхээ энэ пэйж дээрээ тавих байгаа. За яг одоо Монгол улсад маань эдийн засгийн хэлгээр дамжуулан хүмүүсийг мэдхгүйгээр нь далимдуулан одоо энэ ловер гэчиг хийгээд байна. За ард олныг эдийн засгийн хиллэг ашиглан ловердаад байна гэдэг талаар маш их ярьж тэмцэж энэ тэнд одоо маш олон хүмүүстэй уулзаж олон нийтийн мэдээлэлээр ярьж явж байгаа Баярхүү хэмээх энэ хүнийг одоо урьж оролцуулахаар болсон маа. Тэгээд нэмэлт энэ хүний талаар танилцуулга болон мэдээллийг та бүхэндээ тун утгагүй өөрсдийнхээ пэйжээр тавих юм шүү. Тэгээд тэр нэвтрүүлгийн маань дараагийн бүтээсээ өдөр буюу яг адилхан цагта 3 цагт та бүхэн заавал үзээрэй. Тэгээд Монгол улсаас тэр хүн маань оролцох юм шүү. Тэгээд энийг заавал үзээрэй монголчуудаа. Ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.